За манайх за би ингээ ер нь бол нэг ийм асуулт асуух гэдэг. Ер нь одоо энэ төгөөмөл тарах хэвээр хайгуулын компаниудын одоо ингээд зөвшөөрөл авах гэж байгаа одоо нэг төсөөр бол цаглуур гэж ярьдаг. Одоо юугаар бол дараал гэдэг. Сая энэ танилцуулган дээр аймгийн засаг дарга руу хандсан. За тэгээд хурлаас нь ингээд дэмжсэн гэдэг нэг хоёр алан бичиг байна. Ер нь эхлээд яг энэ компани анх энэ газрыг яаж олсон юм? Тэгээд засаг дарга хандаа засаг дарган дээр кадастрын газартайгаа хэдийд нь холбогдсон, хэдийд нь сум руу очсон гэдэг ч юм уу тийм ээ. Ийм одоо дарааллуудын бас нэлээд сайн танилцуулмаар байна. Яагаад би энэ хичнээн компани өргөдлөгөө тийм ээ ингээд ямар процедур явж байгаа гэдэг. Яагаад би энэ асуулт асууж байгаа гэхээр 2002 оны 1 сарын 24-ний өдөр Ташлуур сумын иргэдийн хурлаас хоёр газар дээр мөн хайгуулын зөвшөөрлөх өссөн бичиг хурд ирсэн байдаг. Гэтэл өнөөдөр энэ шийдэгдээгүй явж байгаа. Түрүү хөрөлцөг төлөөлөгч ярьжсэн хугацаа байна гэдэг. Миний асуулт юу гэхээр одоо энэ Ташлуур сумын одоо энэ одоо болоосоо гэж бичсэн байл би энэ борхоолой болов гэж бодож байна. Энэ 388.9 гектар газар нэг хоёрт нь энэ хадад гэдэг газар дээр 394 гектар газар гээд 2022 оны 1 сарын 24-ний 01 дор хуралдааны 07 тогтоод ирсэн байгаа. Миний асуулт энэ одоо ямар шатанда яагаад энэ орхигдсан байгаа вэ? Хэлцэхгүй байгаа вэ? Нэг хоёрт одоо энэ хуулийн хугацаанд дууссан бол дахиж одоо оруулж ирэх ёстой юу? За хоёрт одоо бид нар өмнө хурал дээр бол их сайн ярьсан. Энэ ер нь босод сум дээр энэ төгөөмөл тархацтай газрыг компани аж ахуйн нэгжүүдтэйгээр яаж ашиглуулах манай аймаг орон нутагт ер нь ийм судалгаа байна уу? Сая 7 тусгай зөвшөөрөлтэй хайгуулын компани байна гэж ярьж байна. Хаана байна уу? Энэ маань хүрэлцээтэй байна уу? Нэмж олох шаардлага үүссэн байна уу? Ямар сумуудтэйгээр одоо хөндрөл үүсээд байна уу? Энэ төгөөмөл даргастай хайгуул байхгүйгээс одоо энэ барилгын ажил зогсдог тийм ээ. Энэ нэлээд сайн ийм одоо энийг бид нар өмнө бараар сонсгол хий энэ аймгийн тулгамцсан асуудал байна. Би даасан одоо энийг зөвхөн хурал бодоод нэг өдрийн хуралдаанаар авч хэлсэн зэрэг ярьсан шүү дээ. Тэгэхээр одоо ингээ өнөөдөр бид нар нэг компани хүсэлт өгөхөөр энийг хилцдэг маягаар ингээд өглөө босоод нөгөө гинт санаж юм хийдэг биш. Өөрчлөлт төлөвлөж хийдэг энэ аймгийн бодлого бидэрт байна уу? Дахиад асууя. Энэ Ташлуур сумын 2024 оны 1 сарын 24-ний 07 дугаар тогтоол нэгдүгээр хуралдааны энэ ямар шатанда явж байна вэ гэдэг асуултыг асууя. За миний хувьд бол мэдээж чинь хайгуул одоо орон нутагт ажиллаж байгаа хүний хувьд бол төгөөмөл тархасыг бол дэмжиж байна. Ер нь бол бид цаашдаа энэ одоо энэ төр засгийн бодлогочд бас тусгай зөвшөөрөл хялбаршуулын ер нь хурдан хоолгоё. Энэ зах зээлийн зарчмаар явна. Хоолгоё гэдэг дээр одоо саналтай байгаа. За тэр асуултаа авч жагаад нэмэлт асуултаа асууя. За энэ дээр микрофон. Батцаа хөтлөгчийн асуултанд хариулъя. Ташбалбар сумаас 24 онд дэмжиж ирсэн тогтоол байгаа. Дэмжиж ирсэн тогтоолыг бол процессын дагуу аймгийн хурлаар хэлэлцүүлсэн. За аймгийн хурлаар хэлэлцүүлээд татгалзсан тогтоолыг одоо би танд танилцуулъя. За аймаг сумын аль нэг хурал
дэмжээгүй тохиолдолд аймгийн засаг дараа олцгой зөвшөөрлийн асуудлыг шийдэх байгаа даа. Тэгэхээр сум олгоё гэсэн боломжтой байвал хуулийн хугацаа бол заагаагүй учраас хурлаар оруулах боломжтой гэдгийг хэлээ. За 7 тусгай зөвшөөрөл байгаа. 7 тусгай зөвшөөрөл хэрлэн суман дээр 5, Матад суманд 1, Алхгол сумын Ялалт баг дээр 1 гэсэн 7 тусгай зөвшөөрөл байгаа. За цаашид нэмэгдүүлэх гэж бодож байгаа одоо бодлого байгаа юу гэвэл аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр дээр уулуурхаан талаар баримтлах одоо чиглэлийн хүрээнд одоо хурлын баталсан аймгийн даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээр түгээмэл тастай арчт малтамлыг одоо сум болгонд бий болгоё, бодлогоор дэмжээ гэдэг ийм агуулгаар батлагдсан байгаа. Тэгэхээр цаашдаа энэ айл суманд хүндрэл үүсэж байна. Ялангуяа улс орон нутгийн томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын ажил хийж байгаа сумдад бол түгээмэлтэй холбоотой асуудлууд маш ихээр гардаг. За зөвхөн манай сумд улсын хэмжээнд ийм асуудлууд байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа аж ахуйн нэгжүүд өөрсдөө хүсэлтээ өгөөд хайгуулаа өөрсдөө өрөнгөөр хийгээд явъя гэдэг энэ хүсэлтийг бол бодлогын түвшинд аймгийн одоо батлагдсан бодлогын баримт шиг өрөнд бол дэмжих юм бодлогын зохицуулалттай байгаа. За хуулийн шаардлага бичиг баримт одоо асуудлуудаа хараад одоо дэмжиж явах хэсэг нь одоо хурлын бүр ирэх асуудал байгаа гэж хэлээ. За тэгээд яг наривчилсан байдлаар яг хизээ манад ханцыг буцаагаад хэдэнд ингээд хариу нэрсэй гэдэг наривчлаад гаргаж өгч болно. Яг энэ нөгөө хуулийн хугацаагүй гэдгийг одоо дахиад би хуулийнхаа үндслэгээр тайлбарлаа. Хуулийн хугацаа байхгүй болохоор бид нэр юун дээр хугацаа байгаа. Компани хүсэлт өгөөд манайх кадастрын систем рүү илгээж байгаа. Тэгээд тэрийг хүлээж авснаас хойш төрийн захиргааны байгууллага буюу арчт малтбарын газар 10 хоногт манад хариу өгнө. Тэр хуулийн хугацаа байна. За тэгээд ирсэн одоо хүсэлтийг аймаг сумын хурлаар хэлэлцүүлсний дараагаар тусгай зөвшөөрөл олох эсрэг шийдвэрийг аймаг засаг дарга 10 хоногт гаргана гэдэг ийм л хоёр хуулийн хугацаа байгаа. Түгээмэл тастай арчт малтбарын тухай хууль дээр. За ийм байгаа. За батцуулж тодруулах уу? За тодруулах 1 минут. За ингэж жишээлхэд яг миний энэ цаглуур дээр яг ингээд та бүр дараалал нь бүр аюул ойлгомжтой хэлээд өгч болж байна уу? Энэ газраа ер нь яг энэ одоо жишээлхэд энэ бас энэ бус хүмүүс ч гэсэн бас нэг мэдээлгүй учраас бас яаж энэ анх одоо энэ газраа энэ компани яаж олоод байгаа юм? Энэ кадастр руугаа яаж хэдийд нь явуулаад байгаа юм? Жишээлхэд одоо тэр Дашлуур сумын хадад газар гэдэг газар дээр хайгуул хийя гэдгийг энэ компани сум орнуудтай холбогдож байна уу? Байгаль орчны газраас мэдээлэл авч байна уу? Кадастрын газраас эхлээс газраа авч байна уу, тийм ээ? Тэгжээж чинь энэ дээрээ тэр 388 тийм гэх бүр тоо мотойгоо ингээд бүр кадастр юу гэдэг явж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ чинь ийм юм бий болгочоод энэ аймаг руу хандаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ процедур нь яг яаж яваад байна вэ гэдгийг би нэмэлт асууж байна да. Талбай хувьд яг энэ сумын энэ газар тэдэн гаад гэдгийг компаниуд өөрсдөө хайгууллаа хийгээд одоо ерөнхий хайгуул буюу одоо энд түгээмэл байх боломжтой гэсэн хайгуул одоо ерөнхий хайгуулаа компаниуд өөрсдөө хийж байгаа. Тэрнээс ч арчт малтбарын хуулийн дагуу нөгөө арчт малтбарын хайгуулыг бол нөгөө энд хайгуул явуулъя гэдэг засгийн газар баталдагч тэрэн шиг биш. Түгээмэл нь өөрөө нөгөө нэг гарах зэгтэй түгээмэл арчт малтбал учраас компаниуд өөрсдөө л одоо мэдээлэлээ олж юмуд хувийн геолог ашиглаж одоо судалгаа хийж энэ орчинд байх магадaltaй мэн гэж өөрсдөө судалгаагаа юмнуудаа хийгээл тэрнийхээ координатыг өөрсдөө гаргаад тэр хүсэлтэд аймаг засаг даргад өгч байгаа. Тэрнээс ч одоо аймагаас нэгдсэн байдлаар энэ түгээмэл байгаа шүү гэдэг ч юм уу юм нээлттэй мэдээлэл зарладаг юм тохиолдол бол байхгүй. За. Энэ компанийн хувьд бол энэ чинь чандмаа талах тий. Чандмаа талын мэдээлэл байна уу? Манай төсөлтөд гаргасан. За би энийг танд яг тухайлаад он сараар гаргаад өгч одоо материалыг харж чад төсөл дээр. Шүүгээд юуг нь ачих. Ирсэн явсан бичгүүдийн бүх хугацааг нь бичээд гаргаж. За мөхчөрөө болчихсон юм уу? За. Их төр төлөөлөгчөөс болчихсон юм уу? Асуулт асууха. За, ер нь бол түгээмэл даргацтай ашигт малтбарын
одоо зөвшөөрөл олгохаа асуудал. Ер нь бол түгээмэл дарагц дээр бол дэмжих байр суурьтай байгаа. Орон нутагт одоо түгээмэл дарагц бол бүтээн байгуулалт хэрэгтэй байна гэдэг дээр бол санал нэг байна. За тэгээд тухайн компани төлөөллүүднээс нь байна уу? Ер нь за хоёулангаас л асууж Чандман тал юу 2 Pro 12-ыг цуг явж гин үү те? Юу лээ? Prime Stone. Чанман талаа эхэлж явж байгаа. Хоёр тустай явж байгаа. За би нэгцэл за Чандман тал тус нь ярилцж явах гэдэг юм уу тий? Тэгээ хоёр тустай тогтоол харахаар бол л дээ. Хоёр тустай дэмжээгүү гэсэн тогтоол тустай явах гэдэг. За тэгвэл за Чандман талаас асууя. Одоо байгаа эдний нөгөө нөөц байгаа шүү дээ. Одоо авах юм бол энийгээ ер нь яг юунд ямар одоо бүтээн байгуулалтанд ашиглана гэж байна. Булган сум бас бол замын хайрах чулууг нь бол өгсөн шүү дээ тийм ээ. За тэр бүтээн байгуулалт бол ямар ч одоо саацсан байхгүй гэж ойлгож байгаа. За одоо байгаа энэ юугаар бол ямар одоо бүтээн байгуулалтанд оруулахыг за хичнээн ажлын байр бий болгоно гэж бодож байгаа юм. За үнийн хувьд ер нь ямар үнээр барина гэж бодож байгаа юм. Одоо байгаа үннээс ер нь хэдэн төгрөгөөр одоо жишээлбэл хямдрахыг хичнээн ажлын байртай болж хичнээн төгрөгөөр одоо үнийн хувьд хямдрах юм бэ гэдэг энийг асуумаар байна. Эхний ээлжинд. Чандман тал компани яг инженер удирдлагууд нь хурлын нөгөө гадагшаа албан ажланд давхцсан учраас төлөвлөсөн байгаа. Тэгээд болно гэвэл би мэдээлэл өөрийнхөө өрөөнд авсан мэдээлэл өгч болох. Болгон сумын хурал дээр бас мэдээллүүдэд танилцуулсан бэл. Хайгуул тэгээд өмнөөс нь ингээд та хариулаад авах нь жоохон зохимжгүйтэй. Компани төлөөлөлт нь байхгүй. Тэг хүний өмнөөс яваад байгаа юм шиг тэгээд асуудал оруулж байгаа хэвчээ боломжтой асуудал оруулж байгаа гэдгийг ч юм бол ойлгож байна. Гэхдээ яг тэр ухаан компани төлөөлөл нь байж энэ асуудлуудаа бас ярьж хэлж иргэдийн одоо хурал нийт одоо энэ Доронтой аймгийн иргэдийг төлөөлж байгаа нийт төлөөлөгч нарт бол мэдээлэл бол өхөн зүйтэй л хэл та. За та тэгээд өөрийнхөө за яг юу мэдээллийн хэмжээнд хариулах юм уу? Тэгвэл за тэгээ шаардлагатай үйл танилцуулъя. За одоо тэгээд хэдэн төгрөгөөр буурч хэдэн ажлын байр нэмэгдэнэ гэж тооцож байгаа юм. За түгээмлээ хэрвээ ашиглалт босно нөхцөлд одоо бол хайгуул шүү дээ тий. Хайгуулаа аваад энэ бол тухайн яг 102 га талбайд хичнээн хэмжээний одоо ашиглалтын нөөц байна гэдгээл тогтооно. Тэгээд тэрийг эдийн засгийн тооцоогод боломжтой гэсэн одоо ашиглах эдийн засгийн үр ашигтай гэсэн нөхцөлд ашиглана шүү дээ. Ашиглах одоо эрс соёлын зөвлөлийн хурлын шийдвэр гарсны дараа тооны тэдэн төгрөгөөр за энэ нөөцөө ашиглахад хэдэн хүний ажлын байр гэдэг нь ашиглалтын нөхцөлд одоо ашиглалт руу шилжих процессыг тодорхой болох асуудал. Одоогийн нөхцөлд бид нэр өнөөдөр ярьж байгаа хайгуул буюу гол нь яг энэ хайгуулаа хийгээд нөөцөө тогтоогоод гарсан хайгуулаа гол нь юунд ашиглах вэ гэдэг л асуудал яригдчих. Тэгээд Чандман тал компаниуд яг орон нутагт хөрөнгө оруулалтын ажлуудад ашиглагдах гол одоо ялангуяа авцаамын салбарт ашиглаж байгаа энэ юуны асфальтны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Тэгэхээр асфальтны үйлдвэрийн гол түүхийн үед бол мэдээж хайрах чулуу байгаа. Тэгэхээр энийг зөвхөн өөрийгөө хэрэгжүүлж байгаа 27 км авцаамын ажил, орон нутгийн хэмжээнд хэрэгжиж байгаа авцаамын ажлуудын түүхийн үед болох энэ хайрга дайрганы ажлыг бас эндээс нийлүүлнэ гэдэг ийм яг нь надад нөгөө албан шугамар харилцаж исэн одоо мэдээлэл бол ийм мэдээлэл байна. Тоон дутмын үед өнгөрсөн өгч байгаа. Өөр газар биш тухайн талбай дээр байдаг. Үгүй яг одоо нөгөө
хурлаар шийдвэр гаргуулад ашиглаж ирсэн шүү дээ тэр талбай дээр байхгүй. Тэр нөгөө нэг хайгуулын тусгай зөвшөөрлгүйгээр нөгөө хурал шийдвэр гаргаад бүтээн байгуулалттай холбоотой гэд шийдээд тэндээсээ ашиглаж ирсэн шүү дээ. Тэгээд түгээмэл ахстай ашиглалтаа хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлөлтөд талбайгаас заавал юу ашиглалтын тусгай зөвшөөрлөлт талбайдаас заавал олборлох ёстой гэдэг хуулийн одоо шаардлагыг нийцүүлж ашиглал болгох зорилгоор хайгуул явж байгаа гэсэн. Тий шинэ талбай биш. За Батмүгдэл өргөж. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За энэ улгын самын таавлын асуудалтай холбоотой нэг асуудал байна. Энэ булган сумын энэ ганцхан энэ одоо хайрганы асуудал гол нь биш ээ. Энэний одоо маш олон асуудлууд байна. Эргэтэн давтангууд байна. Хуучин засаг дарга одоо аймгийн иргэдийн бодлогын төлөөлөгч шийдсэн энэ улс оролцоотой. Зүгээр жирийн иргэн бол энэ одоо ингээд төгөмөл тахстай ашиглалтыг энэ хайргыг одоо өөрчлөлтөд ингээд явах боломж болцоо муу байдаг. Явсан ч гэсэн төрийн хүн суртал гэдэг юм уу ямар нэгэн байдлаар хурдтай толдог. Тэгэхээр энэний ард нөгөө маш олон улсууд байгаа болохоор би энэ дээр бас зүгээр нэг жирийн иргэн Дорн аймгийн бизнес эрхлэгч ч юм уу тийм ээ ийм хүн байсан бол бид би бол дэмжиж явнаа. Дээрээс нь энэ бас орон нутгийн компани байх хэрэгтэй байна. Одоо бид бас нэг энийг ийм нэг юм дээр бас жоохон тийм очиж үзэгдэлтэй байдаг юм болов уу гэж боддог. Дорн аймагт одоо лиценз хэлбэртэй одоо алт юу гэдгийг одоо төгөмөл татгацтай ч гэдэг юм уу лицензтэй яг орон нутгийн одоо Дорн аймгийн сургууль ийм иргэн бол бараг байдгүй. Та нарын лицензийг одоо тусгай шийдлүүдийг хараад үзээрэй. Яг орон нутгийн бол одоо Дорн аймгийн гаралтай ийм улс бол байхгүй байна. Тэрний хорон шигээр Баян-Дуун сумын гэхэд дандаа гадны эзэдүүд одоо тэгээд адгийн наазах нь гэхэд одоо тэр сайхан самбуугийн дөө Бат самбуугийн одоо ямар дом бэлээ. Энэ компани хүртэл одоо Баян-Дуунд удаа дараа хуульж өчөж удаа дараа тэр юу XG тавьж ингээд янз бүрийн зөрчил үүсгэсэн байхад хүртэл энэ дээр ингээд байгууллагын орчны байцаагч байхгүйг нь далимдуулаад ингээд зөндөө юм янз бүрийн асуудлууд байгаад байгаа. Ялангуяа тэр Бат самбуугийн компани бол одоо удаа дараа тэр XG тавьж тэгээд бүр алтны үйл ажиллагаа олборлох тийм хэмжээнд үйл ажиллагаа явуулсан. Энийг бүгд мэдсээр ээжж нүдэн болоод ихэнд болоо тэгээд хинч ярьдгүй хинч хэлдэггүй нэ. Тэгээд дээрэс нь одоо Баян-Дуун сумд одоо бичил урхаа маягаар бас нэг хуваарай алт олборлоод жоохон тэргээд өнгөө цагдаа шүүхэн одоо хуулийн хяналтын байгууллаганд баригчлаад одоо хуулийн байгууллагууд чинь тэр ял янхан хүртэл авсан гэдэг ийм тохиолдол зөндөө байж байна. Тэгээ бид одоо орон нутгийн гэдэг ийм бодлого гэдэг алдагчаад байна. Орон нутгийн иргэдэд дэмжиж яг одоо жижиг дунд бизнес эрхлэлтийг яг одоо болж үхээр явж байгаа энэ бизнес эрхлэгчид энэ залуучуудаа дэмжих ямар ч бодлого байдаг. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж гэдэг. Яг үндсэндээ том энэ монопол компаниуд чинь заавал энэ одоо хайрганы үнэхээр зам аргуу барьж байгаа юм бол төсөл тендер аваад барьж байгаа юм бол заавал тэр хайрганы компани одоо хайрганы байж яах гэдэг. Одоо хууль төрмөгийн дагуу олборлож байгаа энэ компаниудаас нь аваад борлуулалт хийж яагаад болохгүй. Энэ жижиг компаниудад дэмжиж яагаад болохгүй. Дандаа юм. Тэгээд энэ би болгоны энэ өндөг надад хардталт байна. Энэний ард энэ одоо за би нэг компани хэлэв. Нөгөө компанийн ард бол одоо аймгийн сумын засаг дарга байсан. Аймгийн хурлын төлөөлөгч байсан. Ийм улсууд бол байгаа гэж. Тэгээд энэ хүн бол одоо шууд нэрийг хэлсэн ч яах вэ? Энэ итгэл бол дандаа ингээм юмд оролцож юмны энд оролцдог гэж ярьж байна. Одоо энэ нөгөө бэлчээрийн одоо газрыг хүртэл одоо бүгдийн зарсан ийм юутэй байж. Бид нар энийг ингээ мэдсэн мэдээгүй юм шиг. Яагаад энэ хууль хяналтын байгууллага шилжүүлж болдгүй? Заавал эдгээр ингээд бүх юмд олцох ёстой юм. Ийм асуудлууд байгаа болохоор би ганц сэтгэлж биш зөндөө улсууд байна. Ямарваа нэгэн ингээл нөгөө тусгай шийдэл лицензтэй холбоотой асуудал ярингууд би 50% авъя. Надад 50% нэг. Тэгвэл би энэ чинь бүтээж өгье. Ингэсэн ийм асуудал байгаа болохоор би энд эсвэгч чамаа. Яг үнэндээ.
шудраг баймаар байна. Үнэхээр одоо шудраг баймаар байгаа бол та нар энэ байдалтай бас нийтээр бас ингэж яах хэрэгтэй. Тэрнээс би энийг одоо жирийн одоо хэм байна уу тийм ээ. Тэр би эсвэлгүүц юм бол байхгүй. Ардалт нь ингээд бодлуулаа янз бүрийн одоо лугдмал юм байгаа болохоор юм байна. Тэгээ дараачтай би бас нэр устсан ахаад нэг хоёр болсоо би хэлэн шүү заарлаа шүү. Янз бүрийн юм түгээмэл ах хэвээр эсвэл одоо хайгуулын ч гэдэг юм уу. Янз бүрийн асуудал гарахад дандаа нэг одоо нэгдийн оролд байгаа ч гэх юм уу. Эсвэл одоо эргэтэн татварсууд би хэдэн хувийг авна, хэдэн хувийг авна. Тэрэнд би оролцсон гэдэг ийм асуудал байсан. Баримттай би ярина шүү дараагийн асуудалд. Дараагийн оролт дээр. Тэгээд ер нь одоо ингээ баян дунд сомонд одоо 200-300 хүн жижиг дунд нөгөө бичил урхаа гэдээ явж ирсэн. Одоо эдний юу одоо аймгийн хурлаар одоо энийг зуцалсан болохоор одоо тэр 200-300 хүн ажилгүй бардахгүй болчих. Энэ дээр одоо бид нар бас ямар бодлого баримтлах юм, ямар үйл ажиллагаа явуулах юм. Нэг лицензтэй А4-ийн алга даргын цаастай. Тэгээ энэнгүүрээ ганц хоёрхан хүний эрх шиг ашигын төлөө тэгээд энэ аймаг орон нутгаар охинод яж болох юм болохгүй. Энийг одоо ингээд бас нэг ярих гэж бодож байна. Одоо ингээд ярих цаг маань дууссан. Өшөө их юм ярмаар байна. Тэгээ ер нь бол та нар энийг бас авах гэхээ ухаанаар сандараа гэж байна. За баярлалаа. За асуулт биш. Санал хүсэлт. Оюулаад явж байгаа. За. Хариулах юм байна уу? За. Ерөнхийдөө нөгөө агуулгын хувьд тусгай зөвшөөрлийг ер нь альж тусгай зөвшөөрөл төр орон нутгийн компаниуд байхгүй байна л гэж асууж ингэж ойлголоо. Яг нь төрийн захиргааны албаа агчид холбогдох хуулийн дагуу процессын шаардлагын хангуулаад хуралд танилцуулж байгаа. Асуудалтай холбоотой хэн нэгэн эргэтэн тархантай холбоотой асуудал гэдэм тэрэн дээр бол миний зүгээс хариулт одоо мэдэхгүй боломжгүй байна. За арчим алдуулын тухай тусгай зөвшөөрлийн хувьд бол арчим алдуулын тухай хуулиараа нээлттэй сонгож шалгаруулалт явагдаад нээлттэй сонгож шалгаруулалт нь цахимаар явагдаад хинч одоо Монгол улсын иргэн хинч орох боломжтой юм байдаг учраас энэ дээр яг тухайн аймгийнхан талбай тухайн аж ахуйн аймгийн аж ахуйн нэгж орнооч гэдэг юм тухайсан зохицуулт байхгүй учраас нээлттэй зарлагддаг учраас одоо ялангуяа сонгож шалгаруулалтын талбай дээр бол нөгөө дуудлага бодлооны зарчмаар идэр олгох юмнууд байгаа. Тэгэхээр энэ дээр бас яг хуулийн зохицуулалт нь эрх зүйн орчин өөр юм учраас орон нутгийн одоо жижиг аж ахуйн нэгж гэдэг энгийн иргэн ч гэдэг ингээд явхад яхан төвөгтэй байдаг байж магадгүй гэж харж байгаа. Тэрнээсээр орон нутг дээр бол төгөөмлийн хууль дээр ч гэсэн орон засаг дарга бол бие даан төгөөмлийн асуудлыг одоо саналын үндсэндээ шийдэж байгаа. Энэ дээр бол бас хүн орон нутгийн аж ахуй нэгж байна гэдэг бодлогын түвшний бол одоо юу гэдэг те анхаарах асуудал байгаа. Гэхдээ хуулийн дээр давуу эрх олгонооч гэдэг юм орон нутгийн компаниудаа одоо юу гэдэг давуу байдлаар хандна гэдэг иймэрхүү зохицуул байхгүй учраас ингэж бол хуулийн хүрээнд явах боломжгүй байгаа. Тэгээд тусгай зөвшөөрлийн хувьд таны ярьж байгаа зөв. Ер нь бол орон нутгийн хөрөнгө яг Монгол гэхээсээ илүү баг дотор орон нутгийг гэж бол байхгүй ш. Монгол хөрөнгө оруулалтаанууд нь бол байгаа. Яг орон нутгийн хол тусгай яг арчим малтмал дээр бол зөвхөн байгаа гэдэг санал нэг байна. Тэгээд энэ дээр яг орон нутгаас бодлого байрна гэхээсээ илүү эрх зүйн зохицуулалт орчин өөр юм байгаа учраас иймэрхүү нөхцөл байдалтай байна л гэж харж байна. За Батбун төлөөлөгч тодруулах юм уу? За тодруулъя. За ерөнхийдөө тэр агуулгыг хэлж ойлгож байна. Гэхдээ ер нь зүгээр би шууд утгаар нь хэлээгүү. Ер нь орон нутгийн гэсэн тийм бодлого байх ёстой. Орон нутгийн иргэд одоо сум орон нутгаа гэсэн тийм сум орон нутгийн иргэдэд дэмжсэн ийм бас нэг аймаг орон нутгийн нэг тодорхой тийм бодлого байх ёстой гэдэг үндснээрээс би ярьсан шүү. Тэгээд ер нь бол одоо түрүүн би хэлсэн Дорнод аймгийн одоо нийтдээ тийм нэг ширхэг лиценз байхгүй. Бид одоо үнэхээр дандаа одоо Баруун аймгийн гэх юм уу дандаа ийм улсууд одоо лиценз эзэмшдэг. Одоо Баян дунд гэхэд нэг ширхэг одоо Дорнод юм байхгүй. Бүгд одоо тэгээ тэрийгээ дагаад ажлын байр хүртэл баруун талаас болдог. Дагуулад ирдэг. Энэ асуудал дээр бид нар одоо хизээ эргэж харах юм бэ? Хизээ бодох юм бэ гэдэг байдлаар би хэлж байгаамаа. Нэг л ингээл бүгд л иргэдээ сонгогдсон бүгд л одоо аймгийн ордын төлөөлөгч гэж байна. Гэхдээ яг одоо иргэдээ бодсон ийм бодлого ер нь яг иргэдээ болоо гаргасан тийм тохиолдол юу байна уу? Одоо энэ Баян дунд сумд чинь уулна ингээл бас 5-10 төгрөг болоод ажиллаж амьдарч ирсэн бичил баргаачд нэлээд байсан. Одоо өдөр чинь цагтаа шүүх янз бүрийн асуудлаар ингээд
Бүр 20 цагтаа завцаачаад байна. 1 минут авчихдаггүй. Ийм асуудал байна. Тэгэхээр энэ бичил ургал бичил дээр одоо эргэж харддаг юм уу? Яадаг юм? Ер нь орон нутгийн иргэдэд яавал ажлын байртай болох юм? Яавал энэ дэмжих юм? Адаглаа тэр одоо том лицензтэй хайгуултай ашиглалттай улсуудыг 0.5% нь оруулдаг гэдэг Баруун аймгийн тэм жишг байна шүү дээ. Нутгийн одоо сумын иргэдэд энэ өдрийн бодлого яаж баримтлах юм? Ийм үйл ажиллагаа дээр явуулсан юм уу? Арга хэмжээ авсан юм уу? Ингээд ирвэл маш олон асуудлууд байна. Одоо ингээд ганц нэг нүүрсний жишээ ингээд оруулаханууд байна. Яг үндсэндээ өнгөн дээрээ нүүрэн хэсэгтэй манай дорнодын нэртэй улсууд байна. Ард талд нь яг эцэст нь дандаа баруунтлын өөр улсууд байна. Энд нь би санаа зовж хэлж байгаамаа. Тэрнээс одоо бид нар ер нь одоо орон нутгийн иргэдэд орон нутгийн компаниудаа чадахжуулах цаг нь болсон. Аж ахуйн нэгжүүдэд дэмжих цаг нь болсон. Дандаа ингээд өнгөн дээрээ микрофоны өмнө болохоор нэг гоё ярина. Яг бодлого дээр баримтчих дээр дэмжиж байгаа юм алга байна шүү дээ. Эний чинь би хэлээд байна. За, хөрсөх төлөөдөж. Түрүүн нэр нь юу яг юу носон жалга болчих байх юм нэ. За, хөрсөх төлөөдөж. За би хурлааны хэлцэх асуудлаас энэ саналыг дэмжих хэсэг асуулъя гэж зарчмын байр суурь илэрхийлсэн. Харин олонхороо бол энийг бол хэлцье гэдэг дээр тогтчих боллоо. За яг би бол аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд ер нь нутаг орныхоо яг аймгийн эрх ашиг бодно нийтийн ашиг сонирхлыг энэ асуудлуудад зөрчилж гин үгүй юу гэдэг дээр би бол зарчмын байр суурь илэрхийлж явдаг. За өнөөдрийн ашигтан түгээмэл аргастай ашигтан автомобилийн энэ нэг хоёр зөвшөөрлийг энэ асуудал бол болгон суман дээр яг миний сонгогдсон энэ тойрог суман дээр энэ асуудал болж байна. Эхнээс орж ирэхээс хуулийн үндэс шаардлагыг хангаагүй ийм танилцуулга мэдээллүүд орж ирсэн. Энэ дээр би тодорхой хариултаа аваагүй шүү гэрэлцгээ. За өгөөд. Тэгээд дараагийнх нь асуудал ерөөсөө энэ дээр түгээмэл аргастай ашигт малбарын тухай хуулийн 11-ийн нэгтгэл тухайн аймаг сум нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл даргастай ашигт малбарын хайгуулын болон уурхайн талбайг тусгахаа гэдэг энэ үйл ажиллагаа явагдаагүй. Энэ оны өмнө бид нар энэ газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө хэлсэн. За тэгээд энэ засаг даргын бодвол дээр хоёр хууль хооронд нь хольж утгаа дээр мэрэгчлэтнүүдийн боловсруулж байгаа улсуудын буруу байлгүй гэж бодож байна. Тэгээд энэ орж ирсэн юугаар бол энэ хуулийн хугацаа чи өөрөө 100 гаруй хоногор 45 хоногийн дотор бол угаасаа шийдэх ёстой. Энэ асуудлыг 100 нэлийн гаруй хоног шүү. Сумын иргэдийн хурлаар хэлцэх хүртэл 115 хоногийн хугацаа хэтэрсэн юм орж ирж байгаа. Энэ дээр ер нь тийм хуулийн хугацаа дээр барьдаг эдгээр арга тал байдаг юм үгүй юм. Тэрэн дээр хариулт авмаар байна. За дараагийн асуудал нь болохоор энэ би түрүүнд хэлсэн ногоон одоо хуулийн юун дээрс ногоон бүсээс 1 км-ийн зайд одоо хоригдно гэсэн энэ түгээмэл аргастай ашиг мэлтэмдэг. Энэ дээр бол одоо чандман тал дээр бол энэ Paramount Town дээр бол бас нэг дүгнэлт юм авсаргасан байна. Чандман тал дээр бол харагдахгүй байна. Тэгэхээр энэ өөрөө энэ аж ахуйн нэгж ямар нэгэн төлөөлөлд оролцох боломж байхгүй юм. За мэдээж энэний ар захирал нь болохоор аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч учраас санал өгөх хэрэггүйгээд уралдаанд байхгүй. Харин юуныхээ компанийнхаа төлөөллийн үгээр энэ асуултанд хариулт өгч болно шүү дээ. Энэ бол тэгээд энэ дээр чинь компани төлөөллийг оруулж ирсэн бид нар яасан гэрэл эцгийн дотоод заримдаг юм асуултанд энэ хариултыг авсан болоод бид нар өнгөрдөг чи өөрөө боломжгүй байна. Дараагийн асуудлууд энэ өөрөө юу гэх хэвчээ энэ яг юутай чандман талтай холбоотой асуудал үүсээд
сумын иргэдийн хурлын төлөөлөгч, сумын удирдлагуудтай бол аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчийн үүдгийг газар дээр үзчихсэн. Энэ өнөөдрийн хүсэж байгаа хайгуулын талбай бол өмнө тэр нэг мянганы зам хийгдэхэд ашиглаж исэн талбай. Энэ дээр бол бодит зөрчлүүд бол харагдсан. Тухайн үед бол компани удирдлагад хэлээд л өнгөрсөн баг. Энэ дээр бол аймаг өөрөө хян шалгалтын үйл ажиллагаа явуулаагүй шүү. Угаасаа энэ болгоны энэ 28 км замын төсөл тендерийн шалгаруулалтын ажил явагдаагүй байхад энэ аж ахуй нэгжүүл тэн дээр олборлолтын ажиллагаа явагдсан шүү. Өнөөдөр бид хайгуул гэж яриад байгаа шүү. Тэгээ ер нь бол ийм зарчимгүй асуудал хайгуул гэчээд олборлолтыг зэрэг явуулаад байдаг. Техник эдийн засгийн үндэслэл юмудаа батлуулаагүй байж ингээ яваад байдаг чи өөрөө хуулийн дагуу арга хэмжээ муу юм биш юм уу? Тэрнээс бол болгон сум болоод энэ аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд бол энэ нөгөө улсын чанартай энэ бидний асуудал болоод байгаа энэ дээр үл энэ замын асуудал, эвдрэлтэй замын асуудал дээр тэр хайрга дайргын өгөхгүй барихгүй гацаасан барьсан асуудлууд огтоосож байхгүй шүү. Харин тухайн компани өөрсдөө дур мэдээд эндээс олборлолтын үйл ажиллагаа явуулаад тэрэн дээр одоо аймгийн засаг даргын чиг үүрэгт нь байгаа шүү. Энэ хуулиар чинь хяналтаа тавих хэрэгтэй, зөх хариуцлагыг өдөөлөх хэрэгтэй гэдэг тийм огтхонч байхгүй. Харин одоо өнөөдөр эн чинь өөрөө энэ хайгуулын болоод цаашаага юуны ашиглалтын тусаа зөвшөөрөл авах асуудал дараа нь яригдана. Тэгээ явхлаар эн чинь өөрөө ашигын төлөө хийгдэх үйл ажиллагаа шүү. Тэр улс орон нутгийн хөрөнгө оруулалттай холбоотой юу биш. Тэгэхээр би альч утгаар нь бол улаан цагааны ялгаад явах гэдэг шиг ер нь бол орон нутагт тэр үр өгөөж өгөхийн тэнд юу байгаа одоо энэ чандман талын юм дээр л аяг жуулчлалын газар болгоцсон байгаа. Мөнх уул гэдэг тэр тахлаг шүтэнтэй яг уулын яг баруухан талд нь орхон наад олборлолтын ажиллагаа явагдаж байгаа шүү өнөөдөр хүртэл. Өнөөдөр бол яг тэр хууль бус ажиллагаагаа зөвтгөж лиценз одоо энэ нөгөө зөвшөөрөл болгох гэж явж байгаа болохоос энэ дээр бол өөр юм харагдахгүй байна. Бид нарт бол юу л орон нутагт бол хэрэгсээ шаардлага байгаа өрсөлдөөнийг бас бий болгоё. Дээрээс нь бас энэ юм дээр холбоотой энэ хөтөн байгуулалтын янз бүрийн ажлуудаар энэ өрнөх хастай хэрэгтэй байдаг шийдлийн ойлгож байгаа өөрийн дагуу явуулдаг. Тэгээд би шаардна хэлэн асан. За гэрэлцүүлээ. За төлөөлөгчийн асуултанд хариулъя. Төгөөмөл дархстай арчит малтмлын асуудал тухайсаа хуулиараа буюу төгөөмөл дархстай арчит малтмлын хуулиар зохицуулагдана. За хайгуулын тусгай зөвшөөрөл олох эсрэг дээр буюу 12-ийн одоо нэг дээр нь арчит малтмлын тухай хуулийн 17-гийн 1-ээс 3-ыг баримтлана гэсэн байгаа. Та тэрийг яриад байна. Тэрний 17-гийн 2 дээр нь 45 хоног гэдэг энэ хугацааг яриад байна. За энэ арчит малтмлын тухай хуулийн 17 нь өөрөө хайгуулын тусгай зөвшөөрөл олох сонгон шалгаруулалтын талбай буюу арчит малтмлын хайгуулын нээлттэй сонгон шалгаруулалтын талбай. Түгээмлийнх биш. За тэгээ би энийг бас асуудал оруулахаас өмнө арчит малтмлын газрын хууль эрх зүйн газраас хэлцээс бас тодруулсан байгаа. Тэгэхээр энэ та анзаарч ивэл 17-гийн 2-ын дараахыг бас хараарай. 17-гийн 3-ыг хараад үзээрэй. Хайгуулын тусгай зөвшөөрөл олох талбай солил үцлийг засгийн газар батлана гэж. Тэгэхээр энэ өөрөө ашиг түгээмэлтэй холбоогүй хайгуултай холбоотой 17-гийн зохицуултахгүй. Түгээмлийн тэр 12-ийн 1 дээр байгаа зохицуултыг бол энэ хайгуулын одоо түгээмлийн хайгуул олох асуудалтай баримтлахгүй гэдэг ийм одоо арга зүйн зөвлөмжийг бол надад өгсөн байгаа төрийн захиргааны байгууллагаас. За тэгээд бид нар түгээмэл дархстай арчит малтмлын хуулийн дагуу 14-ийнхөө дагуу 14-ийн 4-ийнхөө дагуу хилцүүлэх гээд явж байгаа. За тэгээд таны хэлж байгаа бас зөв хэрэгцээ шаардлага юмнууд байгаа, дэмжих шаардлага байгаа гэдэг асуудлууд бол яригддаг. Нөгөө талаас нь нөгөө хуулийн шаардлага хангуулах ингээд одоо шаардлагын тавиад хуулиа баримтлахын зөв гэдэг шаардлага бас зөв. Тийм учраас одоо хайгуулаа аавна гэдэг маань өөрөө одоо хайгуулын төлөвлөгөөгөө батлуулна, буцаагаад төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг хангуулна гэдэг юм үү. Өөрөө нөгөө төрийн байгууллагын хяналтанд ороод ингээд хэн шалгалтаа ороод ингээд явах учраас ингээд ашиглалт болгоё гэдэг. За тэгээд аймгийн хурлаар орж байгаа асуудал нь сумын хурлаараас дэмжигдсэн асуудал орж байгаа учраас энэ суманд бас бодлогын түвшинд ингээд дэмжиж ирүүлсэн асуудал байгаа гэдгийг
давхар хэлье. За хугацаатай холбоотой асуулт 45 хоног юм уу 100 хоног гэх таны яриад байгаа бол нээлттэй сонгож шалгуулт буюу түгээмэл дарагцаас бусад ашигт малтбал дээр одоо яригдана. За 10 таны ярьсан 45 хоног нь 17-гийн 2 дээр байгаа. 17-гийн 1 дээр энэ хуулийн 11-ийн 25 заасны дагуу гэд нэг заалт байгаа. Энэ хуулийн 11-ийн 25 нь болохоор ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авах боломжтой сонгож шалгуултын талбайг солилцлыг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань нөгөө ашигт малтмалтай холбоотой зохицуулалт маань энд ингээд бүхлээрээ ороо явцсан байна гэдэг ийм тайлбарыг бас танд өгье. За нэг математик тодруулах. Тэгээ энэ дээр яач нөгөө давцалтай холбоотойгоор ашигт малтмал газрын засгийн газраас 11-3-ийн дагуу нөгөө дүгнэлт гаргаад засаг дарга хэрэглэх ёстой байгаа. Дүгнэлтээ гаргахтаа яг энэ усын хэмжээнд ашиглагддаг кадастрын нэгдсэн систем байгаа. Энэ дээр нөгөө шүүлт хийгээд давцалтай байна уу гэх бүх нөгөө энэ зөвхөн зургийн юм уу? Юур орчих. Кадастрын системээр орчих. Тэгээд харуулад томруулаад харуулчих. Яг нөгөө давцалгүй байх ёстой талбаанууд нь бүр ангиллаараа байгаа. Тэгээд бүгдийг нь сонгонгууд нөгөө давцалгүй харагдаж байгаа. Тэгэхээр ашигт малтмалын газар энэ систем дээр ажил манаар дүгнэлт хэрэгжүүлж байгаа. Засаг дарга бол ирсэн материалын хүрээнд системийг бол саналыг хүргүүлчихэж байгаа. За тэгээд юу эцсийг гаргаж байгаа. Ингээд одоо жишээлбэл стратегийн ордын талбай, улсын төсвийн геологийн талбай, бичил ургааны талбай, нөөцөд авсан газар, эдэлбэр газар, орон нутгийн тусгай хамгаалтын газар, тусгай хэрэгцээний газар гэдэг энэ тийм бусад тусгай зөвшөөрөл хариулагдсан, хязгаарлагдсан талбай, ойн бүхий сан газар, ус мөр гэдэг бүгд байгаа. Энэ дээр тавцалгүй байх хэрэгтэй. Энийг нь кадастрын систем хэмж үзээд манаа руу боломжтой байна гэдэг хариуг өгсөн байгаа гэсэн. Одоо тэр цэглэрээр дугуулсан юм томруулчих. Энэ талбай гэсэн үг. Бүгдийг сонгоцсон байгаа. Тэгэхээр аль нэг хуулиар хоригдсон талбайдаа давцалгүй байгаа учраас хэлцээ зүгээс бол давцалгүй гэж үзэж байгаа. Нааш таталтаа. Татаж болох хэмжээгээр нааш татчих. Татангууд нэг юм юу гараад байна. Наад зураас яваад байна. Наад чи ямар тэмдэглэгээ вэ? Доотлын нарийн тэмдэглэг нь. За Биш наад ингэсэн нэг зураас наад яваад байгаа нэг зураас зам шиг тэмдэглэгээ явуулснаа чи юу? Наад одоор нэг наад тэмдэглэгээ чи ямар тэмдэглэгээ? автозам эрчим хүчний тараас явж байгаа юм. Автозам эрчим хүчний тараас. Одоо тэгээ эрчим хүчний тараас давцалтай биш юм байна тэгэхээр энэ. Одоо бүгд эрчим хүчний тараас давцалтай байхад хайгуулын цоо шүүл олох татгал сүнцэл болохгүй. Хууль дээр нь одоо хоригс яг энэ байгаа хгүй. Энэ нөгөө нэг эднэрийн айл нэгтэй давцж ивэл болохгүй. Одоо бүх хуульд нөгөө хоригсон заалтууд нь энд байгаа хгүй. Ингээд нөгөөс газар одоо юу гэдэг те. дээр бол хамаагүй юм байна. Би сая нөгөө бүгд уншаад ахаар нь тэгээд энэ дээр нөгөө эрчим хүч гэж байхгүй. Яг нөгөө бусад хуулийн хүрээнд хариусан заалт ус хангамж хөөсвөр усны санхүү газар за ийм байгаа. За тодруулах уу? За тодруулъя. За. За энэ нөгөө юу л дээ? Энэ төхөөрөмөл урстай ашиг малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дээр үл энэ ашиг малтмалын тухай хуулийн 17-гийн 1-ээс 17-гийн 3 заасан шаардлагыг одоо биелүүлнэ гэсэн байж байгаа. Тэгээ гэрэл засаг дарга бол гоохны нөгөө тал гэдэг шиг юм яриад байна. Тийм байхгүй заяа. Энэ шаардлагыг энэ хууль дээр чинь энэ шаардлага тавьсан учраас энийг мөрдөж ажиллана л гэсэн үг. Нэг мөр ингэж ойлгоно. Та нар ер нь ингээл төлөөлөгч нарын асуултанд худлаа өнө хариулт өгдөг болимоор шүү дээ. Нэг өөр талаас нь тэр яриад би эн чинь тов тодорхой энэ шаардлага гэдэг юм ичл яаж. Тэгвэл энэ хууль тогтоогчд буруу яасан юм энэ хууль баталсан юм уу? Тэгээ өнөөдөр тавьж байгаа хариулт нь ийм яриад байдаг. Тэрнээс гадна энэ орон нутгийн иргэдийн эрх ашигыг яаж зөрчөөд байгаа юм үгүй юм уу? Тэнд уул ус нь байна. За тэгээд юуны амралт соёлын дөрөв олгогдсон одоо эзэмшил газар байна. Тэр нь яах ёстой юм? Өмнө тэр хууль зөрчсөн асуудлууд дээр нь та нар ямар арга хэмжээ нэмэлт татвартай холбоотой хариулъя. Уул устай холбоотой, тахилга дуултай холбоотой асуудлаас шалтгаалж бас булган сумын урал дээр хэд хэд одоо хойшлогдсон гэж ойлгож байгаа. Тэгэхээр булган сум одоо
Булган сумын дэмжээгүй асуудлыг аймаг дээр оруулаад дэмжүүлэх гэдэг асуудал биш л дээ. Тэгэхээр энэ сум нь дэмжсэн байна гэдэг маань сум өөрөө бас бодлогын юм асуудал байгаа хаа гэж нэгдүгээр ойлгож байна. Хоёрдугаарт энэ хуулийн 12-ийн таны саяны ярьсан нэг би танд түүн тайлбарсан л та хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбай гэж. Энэ сонгон шалгаруулалтын талбай гэдэг ойлголт түгээмэл дээр бэдэггүй. Энэтэй холбогдуулж арчим албан газрын хайгуулын хууль эрх зүйн эзэс бас тодруулга авснаа тань танилцуулсан. Тэгэхээр аль нь одоо хуулийг би одоо тайлбарлах хэрэггүй. Одоо танд ч гэсэн хуулийг эцэслэн тайлбарлах эрх зүйн одоо байхгүй байх гэж бодчих. Тэгэхээр би бас танд тайлбарж 17-гийн 1 болон 17-гийн 3 дээр тусгай зөвшөөрөл олгох талбай солилцыг засгийн газар батална гэдэг. Энэ өөрөө ашигт малтмалын тухай хуулийн зохицуултууд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох энэ процессор явдаг байхгүй юу? Та бас хурлын төлөөж байсан хүн ингэж бас буруу шууд ингэж ойлгох болохгүй байх. Өмнө хурал төлөөж байсан хүмүүс сум болон аймагаас 45 оны хугацаанд аваад бид нэр ингэж оруулаад явдаг байсан. Энэ процесс өндөө энэ хуулийн зохицуултаар л явдаг байсан. Түгээмлийн энэ 7 асуудлууд ч гэсэн яг процессороор л явсан. Улсын хэмжээнд ингэж л явж байгаа. Түгээмэл дээр 45 оны хугацаа бариад хуулийн хугацаанд саналаа өгөөрөд хурал руу явж исэн бичиг байхгүй. Харин хурлын шийдвэр гарснаас хойш засаг дарга эцэсэн шийдвэрлэх хоног нь бол 10 хоног байгаа. Засаг даргаас ирсэн саналыг кадастр руу шилжүүлээд кадастр манаа руу 10 хоног гэсэн ийм л хуулийн залт байгаа. Би нөгөө төрийн захиргааны албан агчийн хувьд өөрт байгаа мэдээллийг үнэн зүгээр одоо танилцуулж тайлах үүрэгтэй үүнийхээ өрөөнд танилцуулж байна. За 11-ийн үед хамааралтай одоо саяны кадастрын систем маань өөрөө газрын харилцааны системтэй нэгдмэл нэг систем аа улсын хэмжээнд яаж байгаа. Тэгэхээр энэ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгацсан байх ёстой тусгацсан эсхийг нь одоо газар зохион байгуулалтын төлөвлөгөө энэ бусад нөгөө хуулийн шаардлагыг хангуулад ашигт малтмалын газраас дүгнэлт нь болно гэд ирсэн. Тэрний үндсэн дээр аймаг засаг дарга хурал чатны хурлаар хэлэлцүүлж байгаа гэдэг бас хэллээ. За их төлөөлөгч асуулт асууя. За бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргье. За энэ төгөөмөл тархастай холбоотой энэ зүүн мөхөд гэдэг дуулын асуудлыг тийм ээ Булган сумын асуудлыг өнгөрсөн 24 онд бас хилцчихсэн. 24 онд хилцэж хат наа чинь Хэрлэн голын сав газар бүхий тусгай хэрэгцээнд авсан газартай давцалтай байна гэд тухайн анхны уралдаан дээр наад асуудалж унжижсэн. Тухайн үед 1.2 га газраар төгөөмөл тархастай гээд чөлөөлж Дорн таймгийн хойдлын 5.5 км зантай холбоотой асуудлыг бид нэр дэмжээ гэд хурал шийдвэр гаргаж ирсэн. Одоо бол наач нэг Хэрлэн голын сав газрын захиргааны нөгөө тусгай хэрэгцээнд авсан газартай давцалтай байна. Нэгдүгээр бид нэр тогтоолох хүчин болох хэрэгтэй. Энэ тогтоолыг мэдээ оруулж ирээгүй танилцуулаг байгаа учраас ямар учиртай вэ гэдгийг асууя. 2 жилийн өмнө бас энийг буцаад энэ аж ахуйн нэгж маань авахгүй гэд бид нар хурлаар дэмжиж гаргаж ирсэн. Тухайд Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал болон засаг даргаас нь бас тийм хүсэлт өгж исэн. Бид нар энэ тахилгатай уулаа өгмөөргүй байна гэсэн. Тэгээд яг замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг дэмжин зүйтэй гэдэг байр суурьтай байх. Хугацаанд 1.2 га газраар нь дэмжиж бид нар гаргасан. За одоо Булганы эвдрэлтэй 30 км зам дээр бол засгийн газрын тогтоолоор бол наад хайрга дээр холбоотой явж байгаа. Тийм үгээр засаг дарга. За бид нар нэгдүгээр дэдэ Хэрлэн голын сав газраас энэ тогтоолыг хүчингү болгож энэ асуудыг дараагийн асуудал шийдэх ёстой. Хоёрт мэдээ иргэдтэй газар өмчлийн газар Хэрлэн гол дагуулж өгөхгүй гэж одоо ганц аж ахуйн нэгжийн төлөө бүхлүүдээ хурлаараа ингээд дэмжээд асуудлыг явуулна гэж байхгүй шүү дээ. Иргэд аж ахуйн нэгжээ дэмжихгүй гэж ганцхан байгаад бүтээн байгуулалт гэдэг нэрийн доор энэ төвөмөлтэй холбоотой асуудлыг сав газрын хууль зөрчин тийм үү тогтоолын хүчингү болгоогүй гэж хууль зөрчин энийг олох боломжгүй гэдгийг бас төлөөлөгч нартай бас хэлхэн зүйтэй гэж бодъё. Мөн гэрэл засгийн даргаанд компани өмнөөс үүдийн төлөөлөгч нь хариулт өгөх зохимжгүй байна. Аж ахуйн нэгжийн компанийн төлөөлөл өөрөө энэ асуудлыг хэлэх ёстой. Томины асуулт юм байна. За сая Хэрлэн газрын сав газартай холбоотой тогтоол байгаа. Нэгдүгээр төлөөлөгчийн асуултанд хариулъя.
хэлцээний зүгээс асуудлыг оруулахдаа бол холбогдох нөгөө хуулийн дагуу процессын хангуулаад орж иж байгаа түүнээс тэрний дагуу манайх өргөдлөө аваад шивээд тэр нь талбайд олох боломжтойгүй үгүй мүү гэдгийг улсын нэгдсэн сангаас нь мэргэжлийн байгууллага нь шүүл тэгэл манад боломжтой гэдэг хариу өгсөн. Тэрнийхэн дагуу боломжтой гэж ирсэн учраас бусад одоо дараагийн процессуудад ажиллаж хийж байгаа. Тэр өмнөх тэр хурлын тогтоолын дагуу нөгөө давхцлыг гаргаа тэр нь эрх зүйн баримт бүртгэгдээд хассан хэсэг асуудлыг бол судалж үзээгүй. За үзэх ёстой байсан байна гэж харж байна. Гэхдээ яг хуулийн дагуу бол яг дараа нь ингэн эхлээд ингэн хариу эренгүүт нь тэдэн хоногт ингэн гэдэг энэ процессын ажиллагааг бол хийгсэн. Хуулийн төгөөмлөгөө хуулийн дагуу бол яг явж байгаа. Тэгээ гол нь ганц барьж байгаа хуралд оруулж байгаа үндэслэл маань асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу ашиг холбоос газрын тосны газрын дүгнэлтийг үндэслэж байгаа учраас одоо мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж оруулж байгаа учраас давхцлахгүй л гэж үтсэн оруулсан гэсэн. За ихтэй тодруулах юм уу? Тодруулах. 2 жилийн өмнө бөө юм болж байгаа л энэ чинь 1.2 газар гаргасан шүү дээ бид нар. Тэ 2 жилийн дараа бид ахаад энэ чинь тухайн үед компанийн зүгээс манайх гэж ашиглахгүй гэдэг байр суурийг илэрхийлж байсан шүү дээ. Би тухайн үед хурлын дарга байсан. Тогтоолоо би өөрөө гаргаж ирсэн захирамжилж. Тэгвэл хэвлэн голын сав газраас бичгээ агуул та. Энэ чинь 19 онд гаргасан тогтоол байгаа шүү дээ. 19 онд бид нар тогтоол гаргаад хэвлэн голынхаа сав газарт өмчлөлийн зорилттой газар өгөхгүй, аж ахуйн нэгжид газар өгөхгүй. Ягаад гэвэл ногоон байгууламж хамгаалж байна гэл ингээл тогтоол гаргасан шүү дээ. Тэр тогтоолоо хүчинтэй байгаа шүү дээ одоо болтол. Тэ энэ байр суурь сав газраас та лавлаад хэрэгэт хариу өгч байна гэдэг. За басна. Басан. За бидүүн төлөвлөж. Компани төлөөллүүд ирсэн байна гэж ойлгосон. Гэрэлцэг дараагаас авах юм алга. Компаниудын төлөөллүүдээс нь асуумаар. Prime Stone-х байгаа. Нөгөө компанийн. Солигч ч төхөө. Тэгж болох уу? Мэдгүй. Болно бол юм. Эхний асуудлаа дуусгах. Нөгөө чанмын талаа хэлж дуусчаад яач хийгээд ингээд компани төлөөллүүд байна уу? Ирсэн зайлсаа байгаа солигчч. Prime Stone гэдэг компани төлөөллөнд байгаа юм байна. Гэхдээ яг тэр хилцэх хилцээ явуул яаж. Үгүй хилцэж байгаа компаних байгаа юм уу? Байхгүй. Чанмын талынх нь байна уу? Байхгүй. За тэгвэл одоо танаас л тодруулъя доо. Ер нь гэхдээ төрийн захиргааны албаа агч нар оруулж ирж байгаа асуудалтай холбоотой л юм ярины. За компанийн дотоод бизнестэй холбоотой ямиг бол та нар угаасаа мэдэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр бид нар бас энд ингээ асуугаад байна гэдэг нь зохимжгүй байхгүй юу? Гэхдээ одоо яг тодруулъя, та бас нөгөө уулзаад мэдээлэл авсан байж магадгүй учраас. За энэ хүмүүс энэ компани сум орон нутаг руу шилжүүлж байгаа юу? Хариал нь хаана байгаа вэ? Энэ бизнесүүдийнх нь. За хоёр дахь асуудал нь хуулийн шаардлагад нийцж байгаа нийцэхгүй байна гэж сая ингээд маргаан болоод байна л д. Тэгэхээр энэтэй холбоотой нотлох оронтуудыг энэ дэлгэцэн дээрээ өгөөд тэр ач холбогдлын газраас ирсэн бичиг байдаг бол тэдрийг нь гаргаад өгөөч ээ. Тэгэхгүй ингээд харилцан яриа болоо яваад байна. Тэгэхээр хэдүүлээ бас жоохон нотлохотой юмнууд явсан зүг бах. Тэр эрх бүхий байгууллагуудаас ирээд байгаа бичгүүдийг нь яг уншиж болохоор яг аль биесныхоор ингээд гаргаатгаач ээ. За гурав дахь асуудал нь ер нь энэ одоогийн засаг даргаас хүсэл гаргаад холбогдох байгууллагуудаас нь ирж ийн гэдэг юм гэж. Энэ сум орон нутагт эдийн засгийн хувьд ямар өөр өгөөчтэй? Эний танилцуулга байна уу? Жишээлбэл энэ компаниуд одоо дэмжиж явууллаа гэхэд энэ бизнесээ явуулахдаа сум орон нутгийн залуучуудаас ажилд авах юм уу? Шинээр хэдийн ажлын оронтой бий болох юм? Тэр залуучуудын эрх зүйн байдал нь ямараар байхын туслах ажилтан байх юм уу? Эсвэл янз бүрийн байдал ажил албан тушаал дээр томилох боломжтой юм уу? Энийг нээлттэй зарладаг юм уу? Сум орон нутгийнх нь мэдж байгаа юм уу? Зөвхөн иргэдийн хурлаар нь ороод дэмжлэгээ явд юм уу? Яг одоо ингээд сошиалч юм ингээ харах юм бол хоёр багчаад байгаа шүү дээ. Хүмүүс бол ингээл сум орон нутаг ухууллаа гэж тэгж идэг. Гэтэл нөгөө талдаа сум орон нутаг шинээр бизнес бий болж байна гэж ойлголт яваад байдаг. Тэгээ биднэрт яг ямар хэрэгтэй гэдэг асуултанд болно. Энэ компани төлөөллөд гарч ир хариулж явах хэрэгтэй.
сум орон нутагт ийм эдийн засгийн өр өгөөжтэй ийм хүмүүсийг бид нэр ажлын байраар хангана. Тэгээд жишээлбэл одоо татрын хөнгөлөлтийн хүрээнд ийм байдлаар бид нар бүтээн байгуулалт хийн мин гэдэг ингээд төлөвлөгөө танилцуулах ёстой юм л да. Тэгэхгүй тэгээд нэг хэсэг нь аавна л гэдэг бид нар аж салбартаа тохирцсон, төртөө тохирцсон л гэдэг. Тэгээд тэр сум орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашиг гэж бас нэг юм байна шүү дээ. Бид нар яг сонгогдохдоо нэг тодорхой тойрог сонгогдож байгаа болохоос биш сонгогдсныхаа дараа бол бид нар Дорнот аймгийн нийт ард иргэдийг төлөвлөн шүү дээ. Миний хувьд тэгэхэд 2 дугаараа сонгогдсон. Гэхдээ би Дорнотын нийт ард түмнийг төлөвлөнө. Тийм учраас энэ Булган сумын иргэдийн асуудал ч надад бас хамааралтай. Тийм учраас энэ нөгөө үндсэн тэр орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх зүйн байдал хэрхэн дээшлэх вэ? Тэр орон нутгаас хүмүүс ажил төрөлд орох уу? Эсвэл зөвхөн компани ажилчид очоод энэ бизнесээ явах юм уу? Нөгөө малчтаас нь мал махаа авах юм уу? Эсвэл өөр орон нутгаас авчих юм уу? Энэ аймгийн захаас ирээд аваад авах юм уу? Гэдэг энэ асуудлууд дээр нэг хариулт авмаар байна. Тэгээд бол энэ компани төлөөдлөлөөс нь асуувал бас илүү зохимжтой болов гэж одоо таныг солигчооч гэж хүссэн. Тэгээд төлөөллүүд ирүүл одоо асуумаар байна. Тэгээд та одоо мэдж байгаа хүрээндээ боломжтой бол хариулт өгөөч. За өөрийнхөө мэдээллийн билгүүдлэл өгч асуултанд хариулъя. За Чанман тал компани бол орон нутгийн одоо компани орон нутгийн үйл ажиллагаа явуулдаг бүртгэлтэй компани учраас ашиглалтанд шилжсэн тохиолдолд бол ажиллах хүчээ нэмэгдүүлнэ гэдэг ийм зүгээр нөгөө албан ярианы хүрээнд танилцуулж ирсэн. За нөгөө компанийн хувьд бол 25 ажлын байр шинээр бий болгоно гэдэг материал нөгөө танилцуулгын дотор нь бол уншаад танилцахад бол явж исэн. За тэгээд сум орон нутагт ямар үр өгөөжтэй байх уу одоо худалдаа авалтаа яах вэ гэдэг асуудал ашиглалтад шилжсэний дараах компаниуд бол ярих баг. Гэхдээ нэг компани төлөөд ирсэн байгаа учраас энэ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх баха. Юуны хувьд ер нь одоо өмнөх хурлуудаар уулуурхайтай холбоотой асуудал мөнгөн дэмжтэй холбоотой асуудлаар эдгээр компаниуд өөрсдөө ирж мэдээлэл өгчмөр байна гэдэг саналын дагуу энэ удаагийн хурлаас эхлэж ирнэ компаниудыг оролцуулъя гэдэг Улаанбаатар хотоос дуудсан байгаа. Тэгэхээр дараагийн танилцуулган дээр компани төлөөлөл нь дэлгэрэнгүй мэдээлэл өгөх баха. За миний хувьд ийм асуудлууд. За хуулийн шаардлагын хувьд бол яг гол үндсэн барьж байгаа хоёр одоо шийдвэр буюу арчим малбар газрын засгийн газрын хариу өрүүлэх тухай албантууд одоо дүгнэлт дараагийнх нь Булган сумын одоо талбай барьж сумын эрдэнэ төлөвштэй хурлын шийдвэр байгаа. 15 16 дахь тогтоолоор нэг хурлаар орсон гэж болгосон хоёр түгээмлийн асуудлууд байгаа. За манайх руу ирүүлсэн бид нар цахимаар нөгөө системээ ирсэн бичиг баримтыг цахимаар кадастрын шивээд ингээд цахимаар илгээдэг. Тэрийг хүлээж аваад цахимын саяны харуулсан систем дээр хянаад тэгээд боломжтой өгдөг хуулийн үндслэлийн дагуу ингээд хөргүүлж байна гэдэг ийм мэдээлэл ирдэг. Эннийхэн дагуу засаг дараа сум руу явуулаад тэгээд сум одоо ойрын хугацаанд хамгийн наанцхад хуралдаж болох хурлаараа ингээд оруулаад за сумын хурлын шийдвэр 12 сарын хурлаар орсон байсан. Энэ нэрээ тэгээд ингээд энэ удаагийн хурлаар орж байгаа. Процесс бол яг ингээд үндсэн юм 5 процессор түгээмэлтэй үйл хайгуулах бол ингэж явж байгаа. Тухайн одоо ашиглалт боллоо гэж бодоход хайгуулын талбай дээр ашиглалтаа хүсэж байгаа бол хурлаар орох одоо шаардлагагүйгээр шууд одоо ашиглалт руу шилждэг юм бас өгцөлт байгаа. Нэмэлт мэдээлэл өгөх. За. Тодруулах уу? За тодруулах 1 минут. За. Асуултаа саналаа хэлчихё 1 минутанд. Тэгээд дахин яриад яах вэ? Ер нь гэхдээ манай энэ оруулж ирж байгаа төрийн албан агч нар асуудлаа ингээд нэг бүхэлд нь оруулж ир танилцуулж байгаарэ. Тэгэхгүй бол ингээд талтай энэ хүмүүст ингээд бизнес хийлгэнэ л гэдэг. Тухайн сум орон нутагт нь ямар ашигтай юм те. Ингээд хоёр талцуулахгүй байх тал дээр их анхаарч ажиллаарай. Тэгэхгүй бол одоо ингээд хүмүүс сум орон нутаг ухлаа англиэ тэглэгээл ингээд зөндөө асуудал яригддаг шүү дээ. Бүгдээрээ л мэдчихэж байгаа. Тэгэл зөвшөөрлөлттэй холбоотой асуудал дээр сая ингээд хуулийнхаа хувьд та хэд маань дэжитний байгууллагуудаас ирсэн бичиг бол яг ингээд албан ёсоор ингээд харуулж байгаа л ярьчих хэвээр юм л та. Тэгэхгүй болохоор нэг юм ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд маргаан болоод байгаа юм шиг гадна тийшээ харагдаад байна шүү дээ энэ хурал маань. За ер нь тухайн орон нутагт бизнес хийж байгаа бол тухайн орон нутгийн иргэдийн амьдрал ахуй дээшилдэг ажлын байр бий болдог. Ахуй жоохон дээшилтгэл байх хэвээр. Тэгэхгүй бол тэр орон нутгийн иргэдийн эрх ашиг тэр хүмүүсийн ярьж байгаа бол зөв шүү дээ. Газар нутаг гэдэг ухаалаад бидэрт юу ч байхгүй гэдэг байгаа үнэн багхгүй. Тэгэхээр юу өгөх юм гэдгээ тодорхой бас ингэ ярьж орж ирнэ анханасаа. Танилцуулга бүхэлдээ ингээд бүрэн бүтэн ингээд сайн те хийнд ойлгомжтой байгаасаа л хүсэж байна. За. За төлөөлөлт асуулт дууслаа. За санал хэлэх төлөөлөж байна уу? Нэлээ өгнө.
За золой төлөөлөгчөөр санал хэлэх төлөөлөгчийн нэрс. За энэ бичээд үлдээчихё. За ороод ирлээ. За ханган мөрөн төлөөлөгчөөр санал хэлэх төлөөлөгчийн нэрийг тасаллаа. За одоо 13 цаг болж байна. Тэгээд цайны цаг болж байна. Хоолндоо орж ирээд асуулт энд орох уу? Өнөөдөр 13 цагаас 14 цагийн хооронд энэ ноёрхон ресторан хоолны цагийг болцсон. За 13 цагаас 14 цагийн хооронд цайны цагийн завсарлага болъё.